Сайн байна. Навлайн сургууль зуршлын төвсрэлэн төлөвлөж буй Момшигийн бодлого болон бодолтууд. За Японы засгийн газрын институт хөтөлбөр буюу Момшишлалтын 2019 оны материал Космо буюу техникийн коллежийн оюутан физикийн бодлого дөрвөн гэсэн чинь. За нэг зав байгаа юм байна. Завны маань урт нь болохоор яхаа сүүлээсээ толгой хүртлээр 8 м урттай зав 3 м/сек хурдтайгаар эрэгтэй харьцангуйгаар 3 м/сек хурдтайгаар долгионы эсрэг жиглэл хөдөлж игнэ. За тэнгууд болохоор нэг долгион ирчээд толгойг нь зөкчөөд сүүлийг нь зөхөх хүртэл ер нь 2 секунд зарцуулах юм байна. Тэнгүүтээ 0.5 секунд тутамд яхан шин долгионы крест нь буюу толгой цэг нь ирж зөкч байгаа юм байна. Тэгэх юм бол хариугаа за 2 тоогоор илэрхийлээрэй те. Significant figure-ээр илэрхийлээрэй гэсэн юм байна. Долгионыхаа хурдыг нь олоорой, долгионыхаа уртыг нь олоорой, долгионыхаа давхамжийг нь олоорой гэсэн юм бодлого байна те. За энэ дээр болохоор хэлний харьцангуй урд гэж ярив те. Ийш болохоор нэг би ингээд V A хурдтай явж илаа. Нөгөөт нь болохоор ийшээ ингээд B хурдтай явж илаа. Тэгсэн чинь нэг нь болохоор ийшээ V C хурдтай явж илаа. Эдгээр болохоор юу юм гэхээр бүгд нэг биеийн газар зогсож байгаа байгаа байхгүй. Газар зогсоод харсан чинь нэг би тийшээ V A хурдтай, B хурдтай, V C хурдтай явж байна гэж үү. А тэгвэл болохоор би одоо энэ дээр явж байгаа машинд нь суучлаа гэж үү л доо. Тэгээ суучаад харах юм бол яаж харагдах вэ гэхээр ерөөсөө системийнхэн бүх хурднууд дээр V-ийн эсрэг хурдыг нэмчихнэ гэсэн. V A маань өөрөө ийм хурд байж байгаа юм бол V-ийн эсрэг хурд ингээд яг ийм хурдыг бүх юмнууд дээр нэмчих байхгүй. Тэгэхээр одоо систем маань юу болох юм бол V A маань болохоор өөрөө ийм байсан чинь энэ дээр яг эсрэг хурдыг нэмчихээр нэг ийм боллоо нэмлээгээд буцаад 0 чинь тэ. Тэгэхээр V A бол өөрөө ингээд 0-члаа гатчих. Тэнгүүт VB-ийн хувьд ийсэн. VB болохоор ийшээ явж исэн чинь V A эсрэгээр нь нэмсэн гэх юм бол одоо VB-ийн хувьд бол ийм болно гэсэн үг чинь тийм үү. Тэгэхээр VB бол одоо нэг ийм VB шижих гэдэг ч тийм ингэж явж байгаа юм шиг харагдана. VC болохоор ийм хурд байсан чинь энэ дэр нь би ийм хурд авчираад нэмчлээ гэхээр нэг ийм тийм VC шижих ийшээ явж байгаа юм шиг. Энд одоо машинд нь ороо суудсан хүнд бол тийм дотор нь ороо суудсан өөрийгөө би хөдөлгөхгүй байгаа гэж бодсон байхад болохоор ингэж харагдана гэсэн үг. Нөгөө газар зогсож исэн чинь хүн чинь болохоор тэгвэл одоо ийшээ харин эсэргээрээ те V авартай явж байгаа юм шиг харагдана үстэй. За тэгвэл эхнийхэн болохоор долгионыхаа хурдыг олно гэхээр зав маань ийшээгээ 3 м/сек хурдтай явж байгаа юм шиг харагдаж байгаа. Харагдаж байгаа ч яг нөгөө иргэдэл зогсож байгаа хүн харах юм бол те зав ийшээ 3 м/сек хурдтай явж байгаа. Өөдөөс нь болохоор долгион маань V хурдтай явж байгаа. А тэнгууд би энийг ингэж хийх гэдэг байна. Завийнхаа хөдлөхгүй юм шиг болгоч л доо. Тэ? Тэгэхээр ийшээгээ 3 м/сек хурдтайсэн юм бол нөгөө тийшээгээ эсрэг хурдыг тийм 3 м/сек хурд гэсэн хурд нэмээд өгчээ. Тэгэхээр зав дээр маань болохоор баруун тишээ 3 м/сек, зүүн тишээ 3 м/сек гэхээр зав маань өөрөө болохоор юм V зав гэх юм бол өөрөө хөдлөхгүй юм шиг болчихно тийм үү? 10 м/сек. Хүн маань болохоор энэ завин дээр гарч ирээ зогсчлаа гэсэн үг тийм. Тэгээд харахаар өөдөөс нь болохоор тэгвэл ийшээгээ V байснаа дахиад нэг юм 3 м/сек нэмээд өгч шүү дээ тийм үү? Тэгэхээр энэ долгион болохоор өөдөөс нь V дээр нэмэх 3 м/сек гэсэн хурдаар ирж мөргөөд өгөхгүй юу. За тэгээд 2 секунд болж иж долгионы энэ завийн те эхлээд завны болохоор толгойг нь эхэлж энэ долгион маань ирж дөргөөчөөд тэгээд явсаргаад бүксийг нь болохоор дараа нь 2 м-ийн дараа 2 секундын дараа ирж дөргөнө гэсэн шүү дээ. Тэгэхээр яг энэ S тэнцүү V-тэй л гэж дүгстэй. Зам тэнцүү хурдыг үржсэн хугацаа тийм үү. Зам нь одоо гэсэн чинь болохоор долгионы илээ завны маань урт нь өөрөө 8 м. Тэ эхнээсээ сүүл хүртлээр 8 м урттай байгаа. Ирж байгаа мөргөж байгаа хурд нь гэхээр завийнхаа хөдлөхгүй юм шиг бодож байгаа гэхээр долгионыхаа хурдан дээр нэмдэг нь 3 м/сек нэмчихэж байгаа байхгүй юу. Ийм хурдаар ирж өөдөөс нь мөргөжихөд ямар хугацаа зарцуулах юм? 2 секундын хугацаа зарцуулна гэж. Ингээм бол 2 секунд тэгээ ийшгээ аваад хуваадаг ч юм те үрчиж байгаа юм чинь нөгөө талаар хуваах боллоо. 4 м-ийг хуваах секунд тэнцүү манай V дээр 3 м/сек манай гараад ирж штэ. 3 м/сек тэгээ нөгөө чинь гаргаад дахиад хаслаа. Гэм бол V тэнцүү 1 м/сек урттай байх юм байна. Эндээс 1 м/сек. Би нэг харьцангуй урд ярьж чад V дээр 3 болгосон ч болно аль эсвэл зүгээр л яхаа нэг ийм замыг те нэг талаас нь V урдтай явж, нөгөө талаас нь 3 м/сек урдтай явж байна. Тэгэх юм бол голдоо хаана уулзах вэ? Ямар хугацаа зарцуулах вэ гэхээр 8 м замыг гэж хувааж агаад те өөдөөдөөс угцалцах хөдөлгөөн юм шигээр бас ингэж бодоод хугацаа гэж тавиад хугацааны хооронд болохоор буцаад 2 секунд гээд тавьж аваад V-гээ олсон ч болно. Яг л адилхан 1 м/сек гэж байна тийм үү? За хоёрт нь болохоор долгионыхаа уртыг олно гэсэн юм байна. Долгионы уртыг олно гэдэг дээр болохоор юу гэх юм? 0.5 секунд тутамд ирж шин долгион ирж мөргөөд байгаа шүү дээ. Уул нь юм байгаа. Юу гэдэлээ? Нэг олс гэдэг ингэ байжлаа тийм үү? Тэгэх юм бол олс болохоор зүгээр ингэ байжсан. Одоо нэгөр нэг юм долгион явууллаа гэхээр манай олс маань өөрөө наашаа цаашаа дээш дэш болж шүү дээ. Тэгэхээр долгионы хийсэн шилжилт нь энэ дээр хамгийн их
энэ дэр хамгийн их байгаа тийм үү? Энд ууланд байж их ёстой зэгч нь одоо ийшээгээ давалзаа одоо юу хинтээ дайвалцаад ирсэн байх гэх юм бол тийм. Тэгэд энэ зангилааны зэгүүд нь тийм үү? Зангилааны зэгүүд дээр нь болохоор хийсэн шийдэлт нь байхгүй 0 байх ёстой газар л байж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ эдгээр болохоор хамгийн их үд энэтрэл болохоор хамгийн багууд нь баггүй. Зангилааны зэгүүд нь хамгийн багууд нь. Энэ нөгөө хамгийн их шилжилт хийснүүд нь дээшээ байна уу доошоо байна уу хамаагүй хамгийн их шилжилт хийсэн зэгүүд байгаа. Тэгсэн чинь бид нар дээр болохоор шинэ үг хэллэг орж ирсэн. Тэрний юу вэ гэхээр энэ дээдлийн цэгүүдийг болохоор crest гээ. Доотлын цэгүүдийг нь болохоор true гээ. Гэсэн нэг юм шинэ хэллэг орж ирсэн байгаа. Тэгээ бид нарт болохоор хэлэхдээ энэ crestүүд нь 0.5 секунд тутамд ирж мөрөгнө гэсэн. 0.5 м 5 секундын интервалтай тийм. Үлгэр долгионы энэ оройн цэгүүд нь гэх юм уу тийм. Оройн цэгүүд нь болохоор завига 0.5 секундын зайтай ирж мөрөгнө гэсэн. Тэгэхээр энэ дэр дахиад бас их нэг v дээр нэмэн 3 гэж юм гэсэн үг. Завь маань болохоор өөрөө ишгээ 3 м илээ 3 м секунд уртаар тийм. Өөдөөс нь долгион маань болохоор v гэж тавьсан байсан маань v тэнцүү 1 м секунд болсон тийм үү. Тэгээд завига хөдлөхгүй байгаа юм шиг бодох юм бол өөдөөс нь долгион нь болохоор 3 дээр нэмэх нь ингээд 4 м секунд хурдтай ирж мөрөгдөж байгаа шүү дээ. Завийг ийм хурдтай ирж мөрөж ийн гэсэн юм чи бид нар энэ хурдыг хэрэглэх хэрэгтэй болчиход байгаа. Түүнээс зүгээр нөгөө нэг далайн ирэг дээр нэг зогсож байсан хүнийг долгион ирж мөргөөд байна гэсэн бол давлгаа ирж мөргөөд байна гэсэн бол бид нар энэ зөвхөн 1 м секунд гэсэн хурдтай хэрэглэн шүү дээ. Тэгсэн чи завийг ирж мөрөж ийн гэсэн юм чинь энэ дээр нэмээд 4 м секунд хурдтайгаар ирж завийг мөргөх юм байна. Тэгснээ 0.5 секунд тутамд ирж мөргөх юм байна. Энд нэг долгион, энд нэг долгион, энд нэг долгион, энд нэг долгион гэдэг дараагаас үргэлжлээд тийм үү. Тэгэхээр энийг нь дахиад 4 м секундээр үрччихнэ. Тэгэхээр нөгөө нэг S тэнцүү V гэдгээрээ ингээд үрччихээр 4-ийг 0.5 үрчээд 2 м руу 2 м. Тэгвэл болохоор долгион маань 2 м юм байна. Ингээд зуршаар бид нар болохоор дээрээс нь харахтаа зөвхөн эдрийг нь зурж хийгээд байгаа байхгүй юу. Тэгэхээр манай завь энд байхад болохоор өөдөөс нь долгионууд ингээд ирж байна гэдэг маань энэ болохоор нөгөө энэ цэгүүдийг нь crest-ийг нь зурсан байгаа гэсэн үг. Тэгээд энэ долгионууд маань болохоор 2 м-ийн зайтай ирж мөргөх юм байна. Тэгэхээр долгионы урт маань 2 м юм байна. За гуравт нь болохоор долгионыхон давтамжийг болно. Долгион ямар ч долгионы хувьд болохоор шууд юу гэсэн ойлгоо тий. V тэнцүү F лямбда гэж. Долгионы хурд бол тий давтамжийг үүсгэн долгионы урт байх хэвээр. Ямар ч долгионы хувьд энэ усны долгион байна уу, гэлгийн долгион байна уу, зүгээр нэг онс байна хамаагүй тий. Долгионы урт болон давтамж. Манай долгион болохоор гэхээр одоо энэ дэр болохоор долгион болохоор гэж байгаа юм чинь 1 м секунд гэдэг хурдтай арай шүү дээ. Энэ дэр бол завны тухай ерөөсөд ордог байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дэр зөвхөн долгионыхоо гэх юм бол 1 м секунд хурдтай тавьчихна. Тэнцүү давтамж бидний олгож байгаа юм. Үржлэн долгионы хурдтайгаа бид нар сая 2 м гэдээ олцсон шүү дээ. Тэгэхээр энэ дэр 2 м гэж тавиад 2 м-ийг ийш нь оруулаад хуваалаа. Давтамж тэнцүү 1 м-ийг бахан секунд хуваах нь 2 м гэдэг энэ метртэй бол дарагдчихна тийм үү. Тэгээ 2-ны 1 гэсэн үг 1 хувхан секунд гэсэн үг тий. Буюу герц үстэй. 2-ны 1 герц. 1 хувхан секунд гэдэг нь ч маань герц гэдэг энэ давтамжийн маань энэ аш зэтгцэн нэгж байгаа тий. 2-ны 1 гэдэг чинь 0.5 өстэй тий. Тэгэхээр би энэ дээр 0.5 герц гэдэг юм чи. За нэг долгион явж ирсэн юм байна. Тэгээд завтайгаа гэдгээ анхаарах хэрэгтэй. Эхнийх дээр нь болохоор яг юу юм завныхаа толгойн зөкснөөс тий дараа нь яхаа сүлийг зөкөх хүртэл 2 секунд хугацаа зарцуулж ийна гэдгийг ашиглаад долгионыхаа уртыг бол алдсан тий. Хоёрт дээр нь болохоор долгионыхаа уртыг бол гэхээр 0.5 секундын интервалтай ирж мөрөгж ийн гэсэн болохоор нь тэрийг нашлах 2 м гэдээ болцсон байгаа. Энд дэр тэгтээ завийг ирж ингэж мөрөгж ийна гэсэн болохоор нэмээд дахиад 4 м секундтай хурдтай ашигласан тийм үү. Түүнээс биш зүгээр нэг хүнийг ирээд мөрөгж ийна, зогсож байгаа хүнийг ирж мөрөгж ийна гэсэн бол шууд 1 м секунд гэдгийг ашиглаад 1 м секундыг үржтэн 0.5 секундын интервалтай секундууданд дарагдлаа 0.5 м-ийн долгион байсан юм байна гэж гаргасан. Тэгсэн чинь энэ дэр болохоор үйл бидрээ хэлэхдээ гол нь хүнийг ирж мөрөгсөн биш. Тэгээ завийг ирж мөрөгсөн шүү гэсэн болохоор нөгөө завныхаа хурдыг нь бас тооцоод 4 м секунд гэж тооцсон болохоор 2 м гэсэн хариулт гарсан байгаа. 3 дээр нь болохоор энэ угаасаа нэг юм том байгаа тий. Долгионы хурд гэдэг бол давтамжийг нь долгионы хурдаар нь үрдсэн байна. Энэ дэр тэгэхээр зөвхөн долгионы тухай ярьж байгаа ямар ч завны тухай яриаггүй гэдгээсээ 1 м секунд гэдгийг ашиглаад 1 м секунд тэнцүү F үржтэн 2 м гэдээ долгионы хурдыг энийг болохоор 1 дээрээ олцсон хариу, энийг болохоор 2 дээрээ олцсон хариу шүү дээ. Нэг 3 дээрээ болохоор тэгвэл давтамж нь болохоор 0.5 герц юм байна. Герц гэдэг маань 1 хувхан секунд гэсэн юм долгионы давтамжийн нэгж байгаа тийм үү. За шинээр гарч ирсэн үгнүүд хэр юм байна. Манай завны урт байсан завны хурд долгионы хурд байгаа. Crest true гэдэг энэ долгион дээр те. Долгион дээр болохоор хамгийн их шилжилттэй зэг гэхээр энэ эргэн чөж болон сөргөн чөж болно. Энэ л хамгийн шилжилттэй зэгүүд.
Хамгийн бага шилжилттэй зэвддэг маань энэ нөгөө байрнаас ерөөсө хөдлөөгүй байгаа. Энийг болохоор 50 байх юм бол зүгээр нэг юм олс байна ч юм уу, эсвэл нөгөө усны мандал байна ч юм уу тий. Долгион хөдөлгөөрөө болохоор олс маань ингээд ийм хэлбэрт орцсон. Эсвэл яах юм? Долгион усны давлгаа болох нэг ийм хэлбэртэй юм явж гинэ гэж бодох гэдэг шүү дээ. Тэгэнгүүт хамгийн шилжилттэй зэг гэхээр энэ дээшигээ доошгоо байна уу хамаагүй хамгийн шилжилттэй л юм чинь тий. Анх 50 байснаас ийм хэмжээний шилжсэн байгаа юм чинь гэж. Тэгээд хамгийн бага шилжилттэй гэх юм бол энэ загналааны зэгүүдийг ерөөсө хөдлөг байгаа үстэй гэсэн байдлаар уул нь хэлдэг. Тэгсэн чинь энэ дэр шинээр болохоор crystal through гэдэг яг юм хамгийн дээдлэлт нь байгаа нэг зэгийг доотлолт нь байгаа нэг зэгийг англиар түүлэх гэж хэлдэг юм байна. За тэгээд долгион байна. Долгион энэ wave гэдэг угаас долгион гэсэн үг. Гэхдээ манай тохиолдолд дээр болохоор нөгөө ус завны долгион, усны долгион гэх юм бол энэ дээр яг давлгаа гэсэн утгаар энэ тохиолдолд яг орох бах тий. Давлгаа бас байх. Тэгээд долгионы front гэдэг маань болохоор юу юм? Нөгөө энэ 2 метрийн зайтайгаар энэ крестүүдийг нь авч зурцсан байсан шүү дээ. Ингээд 2 метрийн зайтайгаар долгион ирж мөргөж шүү гэсэн тийм юм байсан тийм үү. Энэ давлгааг дээрээс нь хараад тэмүүтээ эдрийг нь ингээд юм цаашгаа наашгаа явуулсан зураас болол тийч одоо юм долгионууд ирж мөргөж байгаа шүү гэж ингэж харуулдаг байна шүү дээ. Долгионы фронт гэхээр энэ зүйл бүгдээрээ ижил фазтай цэгүүдийн холбогдсон тийм юм долгионы фронт гэж хэлж байгаа. Тэгээд долгионы урт гэхээр л ямта маань байж байгаа. Давтамж гэдэг маань болохоор яг V тэнцүү давтамжийг үжидэнд л ямта гэдээ болцсон тийм үү. Давтамж маань болохоор нэгж нөрөө гэрц байгаа. За навлайн байла. Баярлалаа баяртай дараа дахин уулзъя.